2 дугаар хэсгийн тайлбарыг та бүхэнд хүргье. За 2 дугаар хэсгийн 2-ын 1-ийг бүгд хамтдаа одоо хийцгээе. За тус бүр 1.2 мол метаны хүчил авсан байна. За эхний ээлжинд бол ургуулын тэгшлэлээр бичих ёстой. За этаны хүчлийн томьёо бол юу гэдэг вэ гэхээр CH3 COH гэдэгтэй. Этанолынх бол C2H5OH. За карбон хүчлийн OH бүлэг нь спиртийн OH бүлэгтэй нийлээд ус болно. За үлдсэн хэсгийн хооронд нь холбоо тавина. За холбож тавихтаа яах ёстой вэ гэхээр энэ CH3 CO яг энэ хэсгээрээ холбогдно. O C2H5 гэд эфир үүссэн байна тий. За ингээд бүгдээрээ анх тэгээд өөрчлөлт буюу оролт орсон. Тэгээд тэнцвэр гэсэн одоо энэ юугаа энэ бичиглэлээ хийж үзье. Анх бол 1.2 мол литр цооны хүчлэг, этаны хүчлийг авсан. Энийг мөн ялгаахгүй 1.2 мол литрийг авсан. За тэгсэн чинь хэдэн мол литр юу үүсвэ гэхээр 0.8 мол литр этил этанол үүсгэсэн гинэ. За тэгэхээр өөрчлөлт буюу ургуулаас үүссэн тэнцвэрийнх нь бол 0.8 мол литр байгаа учраас энэ шууд автоматар ургуулаас үүссэн дээр анх бол этил этанол тэг секундэд байгааг учраас 0.8-аар нэмэгдсэн гээд за хэрвээ энэ 2 дахь багнанд бичигдэл өгөгдчихлэн болвол шууд стихиометрийн коэффициент буюу ургуулын тэгшлэл дээрээ тавиад за тэгээд өмнөх коэффициент буюу энэ дээр бол 1 мол. За энэ яг хэд ургуулд орсон бэ гэдгийг олно. Энд бол 1 мол, энд ч гэсэн 1 мол. За ингээд энд бол x2 мол гээд за тэгэхээр 0.1 одоо энэ дэр ийм бичгэлхийн x2 мол цооны хүчлийг авахад хэд яасан бэ гэхээр 0.8 мол литр эфир нийлмэл эфир бол ургуулаас бол үүсчээ. За тэгвэл 1 мол цооны хүчлийг авахад хэд үүссэн бэ гэхээр 1 мол үүссэн. Тэгэхээр x тэнцүү 0.8 мол болвол CH3 COOH энэ ч гэсэн 1 мол байгаа учраас энэний ургуулд орсон нь бол 0.8 мол литр. Энэ 0.8-аар хоригдсон. Энэ ч гэсэн адилхан 1 мол этанол чинь 1 мол одоо этил этанолтой тэнцүү юм бол x мол 0.8-тай тэнцүүгээд x олохоор x-ийн эсрэг талын 2-ыг нөржүүлээд 1 тоон гэхээр энэ дээр мөн 0.8 мол литрээр хоригдсон. За ингээд энд бол 0.8 мол литр, энд ч гэсэн 0.4 мол литр боллоо. За тэнцвэрийн тогтмолыг олохдоо бүтээгдэхүүн бодисуудын концентрацийн үр журийг их бодисуудын концентрацийн үр журт хаана тий. Энд бол 1 мол x тэнцүү 0.8 мол литр гээд за газыг олохдоо CH3 COO C2H5-ын тэнцвэрийн концентрацийг үржих нь H2O-гийн тэнцвэрийн концентрац байх нь CH3 COOH-ийн тэнцвэрийн концентрацийг үржих нь C2H5OH-ийн тэнцвэрийн концентрац гээд 0.8 энэ бол тэг байснаа 0.8-аар нэмэгдсэн гэхээр 0.8 мол литр ус үүсчээ. Ингээд 0.8 мол литрийг 0.8 мол литрт байгаад энэ эднэр ерөөсөө энэ шугамд бичсэн тэнцвэр гэсэн шугамд бичигдсэн энэ хэсгээл ерөнхийдөө хоолой тавьчихна гэсэн үг. 0.4 мол литр 0.4 мол литр гэхээр 8-8-64-ыг 16-д байгаад 4 орд юм болоо. За 0.8-ийн квадратыг байх нь 0.4-ийн квадрат тэнцүү 4 гарч байна. Тэгэхээр КЦ буюу 4 тэг гэдэг чинь A таслал B-ийн 4 тэг буюу энийг дагуулж доорх тэнцвэрийн нөхцөл тодорхой хэмжээний этанол нэмэхэд нийтдээ 1 мол этил этанол үүсгэсэн гинэ. За хоёр дахь нь яасан бэ гэхээр дахиад нөгөө ургуулаа бичгээр боллоо. Дээрх тэнцвэрийн нөхцөл
тодорхой хэмжээний этанол нэмэхэд нийтдээ 1 мол этил этанол үүссэн гэж штэ. 1 мол гэдэг бол анх бол 0.8 үүссэн ш. Тэгэхээр 0.2 мол литрээр бол нэмэгдсэн байна. Одоо үүссэн нөгөө эфирийн CH3COO C2H5-ийн концентрац нь бол 0.2 мол литрээр бол нэмэгдэжээ. За тэгвэл 0.2 мол литрээр нэмэгдэнэ гэдэг бол ерөөсөө C2H5-ийг зарцуулалт мөн ялгаагүй 0.2 мол литрээр бол зарцуулагдсан гэсэн үг. За тэгэхээр анх бол ерөөсөө уралд ороогүй нь этанол бол хэд байсан бэ гэхээр 0.4 байсан шүү дээ. Энээс чинь 0.2 нь уралд орсон гэхээр хэд болж ийнэ гэхээр 0.2 болно гэсэн. 0.2 мол литр этанол бол тэнцвэр тогтох үед бол үлдсэн байна. За дараа нь эфирийнх бол угаасаа ойлгомжтой. Тэрнээ нэмсэн эндээс нэмэгдсэн этанол нь хэд байсан бэ гэхээр 0.2-оор нэмэгдсэн байна гэж үзнэ. За 3 дугаарт нь өөрөлдвөл C таслал D-ийн 0.2 тэг гэдгийг бүгдээрээ бол тоогооч. Тэгэхээр этанол бол зарцуулалтнаас 0.1-ээр өөрөөр хэлбэл хараа энд 0.8 байж байгаа уул нь бол 1 болцсон гэсэн шүү дээ. Тэгэхээр энэ 1-ээс 0.8-ыг хасчаар энэгээр нэмэгдсэн гэдэг чинь энэ урлаас үүссэн гэсэн байхгүй. Тэгэхээр нөгөө тэр тэгшэл дээрээ тавьж байгаад 0.2-аас хэдвэ гэхээр x тэнцээ 0.2 зарцуулагдаж штэ. Тэгэхээр нөгөө энэ бол их утсын хувьд тэнцвэрийн концентрац гэдэг бол уралд ороогүй үлдсэн хэмжээ ш. Тэгэхээр 0.4-ээс 0.2 хасчаар 0.2-оор бол нэмэгдсэн гэдэг нь бол гарна гэсэн үг. За урагдах нь бол энэ доор нь бичиж байна. За анхны нөхцөлд байгаа этаны хүчлээ дахиад урлагийн тэгшлээ бичнэ. CH3-сан дээр нэмхэн C2H5OH тэнцүү CH3COO C2H5 дээр нэмхэн H2O гэдэг. За анх хэд гэж өгөгдсөн байна гэхээр за энэ бол тодорхой хэмжээний ийм бодлого бодож исэн хүүхдүүдийн хувьд шууд бодлогын тайлбарлал явж байгаа. За ийм бодлого заалгаж байгааг бол бас жоохон ойлгоход төвөгтэй гэж магадгүй. За ингээд анх нэг авсан. Сая бид нар К-ийг бол энэ хэдээр өөрчлөгдсөн мэддэхгүй байгаа учраас x-ээр харагдсан гэж. Энд x ородно гэдэг бол энэ ч гэсэн x. Стихиометрийн харьцаа 1 байвал шууд энд бол x-ээр, энд ч гэсэн x-ээр. За энэ бол x-ээр харагдсан. Энэ бол анх бол тийг байж байгаад x-ээр нэмэгдсэн. Тэгэхээр энд бол тэнцвэрийн үеиг бол 1-ээс x, энэ ч гэсэн 1-ээс x, энд бол x, энд бол x. За К-ийг болохдоо бүтээгдэхүүн бодисуудын концентрацийн үржүүрийг их утсын концентрацтай байх ёстой шүү дээ. Тэгэхээр CH3, COO, C2H5-ийн концентрацийг үржих нь H2O-гийн концентрацийн дандаа тэнцвэрийн концентрац байх ёстой. Бүтээгдэхүүн бодисын тэнцвэрийн концентрац гэдэг нь урлаас үүссэн хэмжээ. Их утсын хувьд тэнцвэрийн концентрац гэдэг нь уралд ороогүй үлдсэн хэмжээ байх ёстой. К-ийг бол энэ чинь нэр за шууд орлуулчихъя. CH3 за тэрийг нэмс биччихээ. Томьёог нь биччихэд орлуулахгүй бол эн чинь бас өөр харагдаад байна. За энэ дээр бол CH3 COH буюу цооны хүчлийн концентрацийг C2H5OH буюу этанолын концентрацт. За эдгээр бол дандаа тэнцвэрийн концентрац. Бид нар сая К-ийг 4 гэдээ олцсон. Энэ бол x-ийн квадрат болно гэсэн үг. Энэ бол 1-ээс x-ийг үржих нь 1-ээс x болно гэсэн үг. За одоо энэ хоёрыг бол гишүүнчилж үржүүлэхээр энд 4-ийг үржих нь хаалтан дотор 1 хасган x. Тэгэхээр энэ хоёрыг гишүүнчилж үржүүлээ. Хасган x нэмхэн x квадрат болно гэсэн үг. Тэнцүү x квадрат байгаа. Тэгээ энэ штэ. За
За тэгэнгүүт энэ хоёр төсөөтэй учраас нэгээс нь 2x дээр нэмэх нь x квадрат болно гэсэн. Тэгээ энэ дөрөвтэй байгаа тий. За тэгэхээр гишүүнчилж үржүүлнэ одоо. Ингэж үржүүлнэ. 4-ээс нь 8x нэмэх нь 4x квадрат тэнцүү x квадрат гэсэн. X квадратаа урагшаа оруулчих. Тэгэхээр 3x квадратаас хасах нь 8x дээр нэмэх нь 4 тэнцүү тийг болно гэсэн үг. За ингээд энэ хүү квадрат хэвтгэлийг бодно. x1 2-аа олохдоо 8-аа олоо. 8 нэмэх хасах язгуурын доор 8 8-ын 64 дээр энд нэмэх байвал хасах нь тамяаны 4-ийг үржих нь энэ хоёрыг үржихтэй. 4-ийг үржих нь 3 гэхээр 64-ээс 48-ыг энэ 3-ыг үржих нь 2 гэдэг те тамяаны 2. За тэгээ x1 2 тэнцүү 8 нэмэх хасах язгуурын дор 64-ээс 48-ыг хасаа 16 16-гийн язгуур шууд 4 гарах юм байна. Баахан 6 гэсэн үг. За x1-ийг олохдоо 8 дээр нэмэх нь 4 баахан 6 дөнгөж 2-ын 1 дээр явж байгаа тий. 8 дээр нэмэх нь 4-ийг баахан 6 гэдэг чинь 12 гэдэг чинь x1 нь 2 гэсэн үг. Тэгэхээр энэ бол шийд биш юм. Яагаад гэвэл анх бол 1 молыг авсан шүү дээ. Тэгэхээр x-ийн оронд 1 гэхээр бүр анх авсан хэмжээнээс очиж байгаа учраас энэ бол шийд биш байна. x2-ыг олохдоо 8-аас 4-ийг баахан 6 гэхээр 4-ийг 6 таваагаа хэд байдаг вэ гэхээр 4-ийг баахан 6 тэнцүү 0.66 гарч ийн. Тэгэхээр энэ юу гэсэн үг вэ гэхээр 1 мол литр чинь нийтдээ 100 юм аа. Тэгвэл 0.66 7 хэдэн үг вэ гэхээр x тэнцүү 66.7 буюу FG таслал H нь 66.7% нь этил этанолд хувирсан байна гэж үзснэ. За 2-2 дахь бодлого болохоор ингэсэн байна. Этанолын шатхын энтальпи өөрчлөлтийг зурагт үзүүлсэн баазыг ашиглаж бодсон гэж байна. За температур 1 нь бол 30 градус. За температур 2 нь бол температур 2 нь юм байна. Температур 1 нь болохоор бороо иччихлээ. За дахий. За бүгдээрээ хийж үзье. За хассан усны температур гэхээр Т2 нь гэсэн үг байхгүй 30 градус. Температур 1 нь бол 20 градус. За дельта Т-г олохдоо яадаг вэ гэхээр температур 2-оос температур 1-ийг хасна. 30-аас хасах нь 20 тэнцүү 10 градус гэсэн нэгжтэй гарнаа. За ургалаар ялгарсан дулааныг олоо гэж байна. За тэгэхээр килжоул нэгжтэй байна тий. Тэгэхээр Q тэнцүү M-ийг үржих, C-ийг үржих, дельта Т гэдэг том байдаг шүү дээ. Тэгэхээр энэ бол ерөөсөө энэ усны масс юм уу, ус мөлийн масс гэдэг гэсэн ялаа. Тэгэхээр 200 г-ыг үржих нь 418 жоулийг үржих нь грамм асхныг үржих нь килон асхныг за градус асхныг гэсэн ч болно. Үржих нь 10 градус гэхээр градустай харагдлаа. Q тэнцүү 2-ыг 418-д үржүүлээд тэгэхээр 8360 юм. За үзье. 200 үржих нь 418-ыг үржих нь 10 гэхээр 8360 гарч байна. 8360 жоул гарна тий. За килжоул шилжүүлэх гэсэн учраас 836 гэдгийг 8.4-оор тооцоод E таслал B-н 8.4 гэдгийг дагуулж бодноо. Шатах уралд орсон этанолын тоо хэмжээг олно гэж энэ хоёрт нь NC2H5 H-ийн тоо хэмжээг олохдоо массыг молийн масс тоон. Масс нь бол 0.46 г-ыг 46 г мол тоогаад 0.46-г за 0.1 мол гэсэн үг. За 0.1 мол буюу TC-д 0.1
0.1 гэдгийг CD-ийн бол 0.1 байсан байна гэж үзнэ. Энтальпи өөрчлөлтийг олохдоо Q тэнцүү хасах юуны үржих нь дельта H гэсэн үг. Эндээс энтальпиг олохдоо Q байх нь N гэсэн үг. Q нь бол 836 нэгжин киложоулыг баах нь 0.1 гэхээр 836-г баах нь 0.1 гэхээр 836 гарч байна. 836 киложоул мол гэхдээ эн чинь тэмдгээр эсрэг байгаа ш тасах тэмдэгтэй. Тэгэхээр арыг нэмэх 836 гэдэг бол 836-г үржих нь 10-ын нэмэх 2 учраас хасах E таслал F нь G юу F ч юм уу. За F нь 8.36 гэдэг чинь 8.4 л юм л үү те. 8.4 юм байна. Онлын хувьд этанолын шатахын дулаан нь бол 1400 байдаг гэж байна те. За тэгэхээр туршилтын харьцангуй алдааг олохдоо яах ёстой вэ гэхээр туршилтын утгаас онлын утгаа асаад туршилтын утгад байгаа 100-аар үржүүлнэ те. За туршилтын утга нь 8360 нөлөө биш үү? 836 юм байна. Хөөе. Яагаад гинэ? За 836 киложоул молоос хасах нь онлынх нь энд угаас өгсөн юм шүү дээ. 1400 гэж шүү дээ. Хасах 1400 баах нь 1400 үржих нь 100 гэхээр эндээс бол хэдэн хувийн одоо алдаатай гаргав гэхээр 40/128 буюу G чинь 40 гэсэн үг юм байна. За ингээд дараагийн бодлого руу бүгдээр хамтдаа оръё. Энэ болцсон шүү дээ. За 2N дээр нэмэх нь холоор 2. За тэгэхээр нэгдэх нь бол 2N-ийн хий дээр нэмэх нь холоор 2-ын хий тэнцүү 2N холоор хий гэсэн урлагийн систем өгдөжээ. Битүү санд 0.1 мол N. За анх бол 0.1 мол N-ог 0.2 мол холоортой холив. N-гийн концентрац яаж өөрчлөгдөх вэ гэвэл урал явагдахын хэмжээгээр мэдээж багасна буюу E тэнцүү 2 юм байна. Уралд орсон холоор ба азотын моноксидын хэмжээ бол гэхээр холоорын 20% нь уралд орсон гэж штэ. Холоорын 20% нь уралд орсон. 0.2 мол чинь нийтдээ 100 баггүй. Энэний 20% нь уралд орсон гэхээр X тэнцүү 0.4 баха. За үзье. 20-ыг үржих нь 0.2-ыг баах нь 100 гэхээр 0.4 мол бол за энэ бол 0.4 мол урал ихсэх үеийн хурдыг олгосон юм шүү дээ. Хоёр дахь нь уралд орсон холоор базат юм. Уралд орсныг олох юм байна. Энэ болохоор уралд орсон юуных нь үлээ 0.2 чи холоорын хэсэг шүү дээ. За холоорынх юм байна. За холоор 2-ийнх. За тэгэхээр 0.4 юм чинь энд ч гэсэн 1 мол энд 2 мол X болохоор 0.8 мол литр холоор уралд оржээ. Азотын моноксидын хэмжээг уралд орсон холоор ба азотын моноксидын хэмжээг болохоор хооронд нь нэмсэн нэмэлтүүрийг олох гэдэг юм болов нийлбэрийг олох гэдэг юм. Гэхдээ энэ дээр бол нийлбэрийг нь зөвхөн энэ азотын одоо моноксидын тоо хэмжээг олгоевол энд 0.008 буюу BCD-ийн
008. За хэрвээ нийлбэрийг 0 гэсэн бол 0.12 гэж бодох ёстой. Гэтэл одоо энэ дээр азотын оксидийнх нь бол юм байна. Хлорих бол 0.4 байна. Уруул эхлэх үеийн дундаж уруулын хордыг олоо гэж байна. Тэгэхээр V1 тэнцүү К үржин. За энэ ирэмб нь одоо 3 дугаар ирэмбийн уруул бол ингэж бодно л та. Тэгээд энэ дээр бол уруул эхлэх үеийн хордыг олох хэр чинь энэ дээр бол уруул эхлэх үеийн хорд хэр шууд орлуулчихна гэсэн үг л дээ. За тэгэхээр энэ дээр бол шууд орлуулаа ботхоор 0.2 гэсэн үг л дээ. Тий. V1 тэнцүү К үржих гээд. За тэгэхээр энэ дээр бол яана гэсэн үг вэ гэхээр 0.2 болно. Хурдны тогтмол энэ дээр бол хурдны тогтмолыг бол нэг үед гэж бодох юм бол энэ дээр бол NO-гийн анхны концентрац нь хэд исэн бэ гэхээр 0.1-ийг үржих нь 0.2 1 юм байна. 0.1-ийн квадрат. За тэгэхээр ингэж штэ. За 1-ийг үржих нь К хурдны тогтмолыг 1-ээр тооцох юм бол NO-гийнх бол 0.1-ийн квадрат үржих нь холоор 2-ийн 0.2 штэ. Тэгэхээр 0.1-ийн квадрат чинь 0.1-ийг үржих нь 0.2 болох юм шүү. Тэгэхээр 2-ийг үржих нь арай бас 3 болох юм байна. 2-ийг үржих нь арай бас 3 буюу E тэнцүү 3-аар дугуулж утах юм байна. Холоорын 20% нь уруулд орох үеийн уруулын хордыг ол гэхээр юу байна гэсэн үг. Тэр нөө бичүүлэл устсан тий. За ингээд холоор 2 NO холоор энэний өмнө 2 анх бол хэд байсан бэ гэхээр 0.1 0.2 өөрчлөлт буюу уруулд орсон нь 0.4-ээр хорогдсон, энэ 0.8-аар хорогдсон. Тэгэхээр 0.1-ээс 0.8-ыг асахаар хэд гэдэг вэ? 0.2 гарна. Энэ бол 0.16 гарна шүү дээ. За энэ бол 0.16. За V тэнцүү К үржих нь 0.2-ийн квадратыг үржих нь 0.16 гэхээр 6.4-ийг үржих нь 5 буюу F таслал G 6.4-ийг дуулж бодно гэсэн үг. За дөрөвт нь шулуун болон ургуу уруулын хордны харьцаа 3-ыг хүртэх нь нэгээс мэл системийн даралтыг хэд дахин нэмэгдүүлсэн бэ гэж. За 5 дахь нь юм байна шүү дээ. За тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр энэ дээр бол шулуун уруулын хорд нь бол V шулуун тэнцүү К үржих нь. За энэ 3 дугаар ирэмбийн уруул гэж үзээл ингэж бодож байгаа шүү. Гэтэ энэ уруулын ирэмбийг бол шууд стихиометрийн коэффициентээр бодож болохгүй л дээ. За тэгээд эндээс бэг эндээс энэ бол ингэсэн байна. Энэ бол x сургалт орсон гэхээр x квадратыг үржих нь x гэхээр x-ийн куб болно гэсэн үг. За дараа нь тэгэхээр x-ийг 3 гэж үзэх юм бол за b буцах нь бол за b буцах нь бол k үржих нь NO холоорын квадрат гэсэн үг шүү. Тэгэхээр k үржих нь x квадрат болно гэсэн. Тэгээ v шулууныг v буцах байхаар
шулуун нь бол x-ийн код, махан буцах нь x-ийн квадрат k ч хурдны тогтмол учраас хураагдчихна. Тэгээд энд 3-ыг хэрцэх нь 1 гэсэн шүү дээ. Тэгэхээр x кубыг энд x тэнцүү 3 гарна гэсэн үг байхгүй. Даралтыг 3 дахин хэсгэсэн гэж үзээд h тэнцүү 3 гэдгийг л дагуулж бодох хэрэгтэй байжээ. За ингээд тестүүдэд дахиж нэг ажил хийх хэрэгтэй. За ингээд амжилт хүсье.